компани доктортой хөгжлийнхөө стратегийг баталж амжилтаагаар үргэлжлэн явж байна. Үүний нэг том чиглэл бол бид бүхэн хариуцлагатай хэрэглээг бол олзож байгаа. Энэ хариуцлагатай хэрэглээний дотор биднээс нийгмийн эрэг нөлөөллийн уусан бол гүйж болоод гайхамшигч болооч хөтөлбөрийг бол сүүлийн 1-2 жил бол амжилтаагаар хэрэгжүүлж байна. За үүн дээр бол бид бүхэн зөвхөн апу гэлтгүүгээр хамтын үйл ажиллагааг такси дуудлагын жолооч гэх мэтийн хамтын үйл ажиллагааг хамтарч хийж мөн төрийн замын цагаагийн газартай хамтарч хийснээрээ энэхүү нөлөөллийн аян маань амжилтаагаар үргэлжлэж хэрэгжиж байна. Уугны соёл гэхээр ер нь жоохон эдгэрчлийн өмнөх шигтэй тийм байга болцсон. Залуучууд айгүй өргөн мэдлэгтэй, сошиалд агаад айгүй гоё болчлоо шүү дээ. Би баг хэлсэн хэлүүгөө инфлюенс үзүүлсэн үзүүлээ өөртөө мэддэг болсон тийм. Бүгдээрээ бүтээгдэхүүн болныхаа мөн чанарыг мэдээд яаж уул загстай вэ гэдэг бүгдээ мэдээд хүн болон тэрээс таашааж ууж хэрэгжилж байгаа харагдаад байгаа надад ажиглаж байгаа. Тэр надад айгүй кайфтай байгаа байхгүй юу? Өөрсдийн гэсэн дотоод өчнөө гоё брэндтэй болсон шүү дээ тийм. Яг л Галланд хүмүүс Хайникана бахархдаг шиг, Герман хүмүүс Картмергээ бахархдаг шиг бид нар өөрсдийнхөө брэндээр бахархах хэрэгтэй. Ялангуяа залуучууд нь эндээ илүү идэвхтэй байж энийг proudly ингээд дэмждэг, өөрсдөө хэрэгэлдэг. Гадаад найзуудаа санал болгодог тийм. Ийм үндсрэг үзэлтэй байгаасаа би жишээ нь хувьсаа аяг хүсэж байгаа. Тэрний төлөө ингээд чадах ятгаараа нөлөөлөх гэж хичээж байгаа гэх юм уу да.